1948 онд үнэн устж алга болсноос хойш харанхуй давтсан ертөнцид үнний гэрлийг дахин гэрэлтүүлэх зөвгөнлийн алхаагаа эхлүүлжээ. Давид хааны сентийн 40 жилийн зөвгөнөл дагуу анхны Есүсийн үлдээсэн 37 жилийн ажил эцэст нь эхэллээ. Гэсэн ч үннийг сэргээх шаардлагатай сайн мэдээний талбай ганц үс жургахгүй үржил шимгүй чулуурхаг талбай байлаа. Японы дарангуйлын үеийн гасланд мүлжлөг дарамт нараалан гарсан хоёр дайнаар улсаараа гаслан ёолж арайхийн амин сууж байсан тэр үеийн ядуу тарчиг өлөн зэлмүүн байдал ан санхун Христийг тойроогүй юм. Гэвч үхэл рүү түлхэх тэрх зовлон дундаж ан санхун Христ амийн хуулийг сахиж сайн мэдээ тунхаглах ажлаа амнасаа ч илүү чухалд үздэг байлаа. Бидний итгэл үхэлдэж өвдөх сөвддөггүй байх ёстой. Бид ялахын тулд агуй амьдралдж бууж өгөх ёсгүй. 6 дугаар сарын 25-ны Солонгосын дайны үеийн үхлийн зовлондж янцааны ойролцоох ууландж би агуй амьдралд бууж өгөөгүй. Ажил дээрээ байсан ч амралтын өдрийг бузарлаагүй. Сайн мэдээ тунхаглах ажилд амиа үл хайрлсан. Харанхуй тийм цаг үед амьдрах нь хүртэл хэцүү байхад ан санхун Христ сайн мэдээний үндэс суурьж тавих ёстой байсан тул махан биеийнх нь амьдрал ядуу тарчиг байсан юм. Гэсэн ч хүнд хөдөлмөрөөр олсон мөнгөө бүгдийг нь сайн мэдээний төлөө зарцуулж хоолундгүй олон өдөр хоногийг өнгөрүүлж байсан юм. Үхэх мэт тийм хүнд зовлон дундаж ертөнцийн авралын төлөө олон өдрөөр мацаг барьдаг байлаа. Уулын гүнд тас харанхуй шөнө яс нэвтлэм хүйтэн харанхуйн айдас мацаг барьсны хэд өлсөлт гээд хэдийгээр үхлийн өвдөлт бүх биеийг нь шархируулавч мацхийн залбирлаач зогсоогоогүй юм. Үннийг мэдэхгүй ертөнцийг өрөвдөж авралын мэдээг дэлхийн хязгаарт хүртэл тунхаглая гэсэндээ хамаг биеэ бяцартал элдэв хүнд хүчээр ажил хийхээч зогсоогоогүй билээ. Тийхүү хүнд хүчээр ажлынх нь ором хоёр мөрөн дээр нь чулуу шиг овоорч хатуурсан байлаа. Нэг зүүн эцэг сайн мэдээ тарааж угаад сүм рүү буцаж ирээд гадуур хөрмөө тайлахт нь үзүүнийх нь ар талд зангидсан гарын чинээ болоод хам байдлаа хавдаж хөөснийг нь би харсан л да. Тэгээд би эцэг минь ээ үзүүний чинь ар талд нэлийн том хавдсан юм шиг байна гэж хэлсэн чинь эцэг зүгээр л инээмсэглэж хүлээ. Тэгээд хожим яасныг нь олж мэдсэн л дээ. Хүнд чулуу зөөхтөө хоёр хүн модон дамнуурга ашиглан үзүүн дээрээ тэгнэж тавиад хоёулаа зэрэг үрдэг болохоор тэр хэсгийн арьс нь хологцсоор багаад атгсан гарын чинээ болтлоо томорч эвэрсэн тэр байж. Намайг ар талч нь хавчгаж гэж хэлтэл эцэг хавдсан юм бишээ. Эвэрсчихсэн арьс. Энэ чинь одон медаль байхгүй юу гэж билээ. Арьс махан урагдах зовлонгооч хүртэл сайн мэдээний одон медаль гээд инээж байсан ан санхун Христ. Хүнд төмөр шиг чулуу хичнээн удаан холгож үрсэн болоод атгсан гарын чинээ болтлоо арьс нь эвэрсэн байх вэ.
Нэг насаараа твцсэн амьдралын шуургыг тэгтлээ хатуурч ивэрсэн арьс нь нотлно. Тийм хүчээр хатуу ажлынхаа хөлсөөр амийн номоо бичих үзэг дэвтэр худалдаж авна. Дэлхийн хязгаарын алслагдсан газар хүртэл хүүхдүүдээ хайх сайн мэдээний зардлаач бэлтэнэ. Дэнлүүний сүмэлзэх гэрэлд шүнжин ном бичиж алдагдсан хүүхдүүдийнхээ төлөөх бачимдсан сэтгэлээ зөгнөлийн номны хуудас бүрд гүн шингээжтэй. Бурхан аврал авах бидний төлөө хичнээн их зүтгэснийг бид өнгөцхөн бодох ёсгүй. Бурхан юу ч харамгүйгээр бодит сургаал болгон өгсөн юм. Эцэг минь яруу алдар идэх ёстой бурхан байсан хэрн мөн чих зовлон туулжтэй гэж бодохоор л ажилд нухлагдан байж олсон мөнгөөрөө сүмийн үйл ажиллагаа явуулж амийн ном бичижтэй. Ингэж л өнөөгийн биднийг авралын зам руу хөтөлж шүү дээ. Бодох тусам хоолой зангирч, сэтгэл эмдэрч, зүрх шимширх юм да. Боловсралгүй дэ ансан хүн Христ ийм хүнд амьдралаар амьдрсан юм биш ээ. Ямар ч нөхцөл байдалд амралтын өдрийг л сахих жишээ үзүүлэхээр мөн алдагдсан хүүхдүүдээ хайх, сайн мэдээний зардлаач бэлтгэхээр зөвхөн доог тоху басамжлал амсах ажил. Бусдын хийх дургүй хатуу хөтүү аюултай ажиллал хийж хамгийн хүнд хүчээр туйлдам ажиллал ансан хүн Христэд оногддог байж дээ. Өөрөө үлдэж нүцгэрсэн ч хөвгүүд огтынхоо төлөөл бол ертөнцийн юу ч харамлаагүй эцгийн минь сэтгэл. Үхлийн өргөст замаар алхсан ч бүх бие нь бяцарсан ч тэвчиж гарсан хүч нь хүүхдүүд нь л байсан юм. Ансан хүн Христ амьдралынхаа туршид хүүхдүүдийнхээ төлөө шин гэрээг тунхаглаж эрхэм амийн баяруудыг сэргээсэн. Тэнхүү 37 жилийн 2 дахь эрэлтийн үүргэн дуусах мужид Давид хааны сэнтийн 40 жилийн зүгнэлийг гүйцээгээд одох тухайга хэвлэл мэдээлэлд урдаас мэдэгдсэн байсан юм. Дахин ирэх эзэн нууц элч болон энэ дэлхийд ирээд 37 жил сайн мэдээний ажил хийгээд нас барах ёстой. Тэрээр шавнартаа удахгүй явна гэдгээ урдчилж мэдэгдээд сайн мэдээний замаа чимээгүйхэн бэлтгүүлсэн. Тэр өдөр айлчилж ирэхдээ үнэхээр өрдөнхөөсөө тэс өөр байсан. Санаашрал, санаа зовнил дүүрэн. Мөн цаашдын сүмдээ ихэд зовсон шинжтэй. Яг л загламай цовдгтынхоо урд шөнийн Есүсийн төрх шиг гэмээр. Ямар ч үед эцэг байнга л тайван амгалан, дулаахан, уян зөөлөн харагддагсан. Гэвч тэр өдөр үг дууч байхгүй. Гэтэл эцэг миний 2 гар 2 хөл хөдлөхгүй болсон ч эцсээ хүртэл итгэлээ алдалгүй намайг дагаж чадах уу гэж асуусан. Би сайн мэдээ тарааж байхдаа эцгээс анх удаа тиймэрхүү асуулт сонсоод маш их гайхсан. Үнэн дээр тэнгэрт одно гэдгээл битүүхэн хэлээд байсныг нь би тэр дорн ухаарч чадахгүй байсан хэрэг л дээ. Би таныг эцсээ хүртэл дагна. Ямар ч нөхцөл байдалд хаашаа ч хөдөлсөн дагна. Бид бүхнийг сурсан бидтэй. Хаашаа ч хөдөлсөн дагах ёстой шүү дээ гэж намайг хариулахад эцэг толгоогоо дохиж байсан юм. Ансан хүн Христ 37 жилийн сайн мэдээний амьдралаараа устсан байсан
амийн үннийг сэргээсэн. Бүх амьдралаа ам биеэ зориулан байж хайраар заасан шин гэрэний үннийг гэрлэн одоо энэ мөчөдөж дэлхий дахныг аврах гялалтсан амийн гэрлийг цацруулан байна.